Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлийн сэдэв үлгэрийг ойлгож уншъя. Хичээлийн хэрэглэгдэхүүний хэлбэрээ монгол хэлний сурагчид хичээлийн дэвтэр үзгэн ба өнгийн харандаа. Өмнөх хичээлдэр бид нар эгшигт 7 гүйвэлэгч, заримдаг 9 гүйвэлэгч, онцгой 4 гүйвэлэгч гэж гүйвэлэгч үсгийн авирлалыг үзсэн байна. Эгшигт 7 гүйвэлэгчийг бид нар ямар үгээр санаж болно вэ? Монгол баавар. Заримдаг 9 гүйвэлэгчийг соож авцсан тушаач. Тэгвэл бидний үзсэн эгшигт 7 гүйвэлэгчийг эг гэж тэмдэглэдэг байна. Заримдаг гүйвэлэгчийг зэг гэж тэмдэглэдэг. Дэвтэртээ энийг маш сайн бичиж аваарай. Өнөөдрийн хичээлийн зорилго нь богино хэмжээтэй эхийг унших. Хоёрт нь бусдын яриа, асуулт зааврыг анхааралтай сонсож ойлгосноо харуулах. Гуравт нь уншсан эхийн үйл явдлыг асуултын дагуу тоочин ярих. Дөрөвт нь өгсөн загвар асуултанд үг өгүүлбэр зохиох. Тэр чадваруудыг суралцах нь. Зургийг анхааралтай ажиглаарай. Зурагт юу харж байна? Мөр гартаа юу барьсан бэ? Хувин барьсан бэ? Хаашаа яах гэж явж байгаа бол хамтдаа уншицгаая. Нэгэн мөр загас барихаар гол руу явжээ. Мөр хаана очсон бэ? Гол дээр очсон байна. Дэгээгээ шийдсэн байна. Загас барьж чадах болов? Хамтдаа уншицгаая. Дэгээгээ шийдээд удаан хүлээж гин. Мөр гартаа юу барьсан бэ нөхдөдөө? Загас барьсан. Ямар загас барьсан бол та уншицгаая. Эхлээд нэг загас барьлаа. Хадран загас байв. Жижигхэн загас гэж мөр болжээ. Зургийг ажиглаарай. Мөр юу хийж вэ? Хамтдаа уншъя. Дэгэндээ дахин нэг чигийн улаан хорхой хийв. Мөр яаж вэ? Тэгээд дэгээгээ шидтэл алган загас баригдав. Мөр дахиад ямар үйл хийж вэ? Зургийг анхааралтай ажиглаарай. Мөр дахиад загас барьж чадах болов? Мөр алганч бас жижигхэн загас гэж голоод дахин дэгээгээ усан шидэв. Мөр юу ирсэн бэ нөхдөдөө? Харин энэ удаа мөрийн дэгээнд том цурхай загас оржээ. Нэг том цурхай загас орсон байна. Одоо үйл явдал юу болох бол хөвгтдээ? хамтдаа
барьцгаая. Гэтэл муур цурхай загсанд татагдан усанд унжээ. Үлгэрийг уншиж ойлгосон бол асуулт нь бүтэн өгүүлбэрээр хариулж харилцан ярилцъя. Тэгэхээр асуулт эхлээд яасан бэ? Эхлээд ямар үйл явдал болсон гэдэг вэ? Эхлээд муу гол руу загас байхаа явсан. Хоёр дахь асуулт дараа нь яасан бэ? Дараа нь яасан бэлээ? Муур загас байлаа. Ямар загас ирсэн бэлээ? Муур хадран алган цурхай загас барьсан. 3 загас ирсэн юм гинэ. 3 дахь асуулт эцэст нь яасан бэ? Муур усанд унсан. Дараах асуулт хариултыг тэтэргээр хэлж аваарай. Зурагт юу харагдаж байна вэ? Зүйтэй муур. За бид нар асуултанд хариулсан. Муур эхлээд ямар загас ирсэн бэлээ? Хадран загас барив. Муур хоёрт нь ямар загас ирсэн бэлээ гэдэгтэй санаарай. Зүйтэй алган загас барив. Гуравт нь ямар загас ирсэн бэлээ? Татагдж унсан загас нь ямар загас байлаа? Цурхай загас барив. Штаган 3 өгүүлбэрийг хэлье. Муур хадран загас барив. Хоёрт өгүүлбэр муур алган загас барив. Гуравт өгүүлбэр муур цурхай загас барив. Маш сайн байна. Утгыг мэдээ. Хадран загас нь биеийн зүс бараалтар. Зарим усных нь хар. Нуруу нь тал саарал. Хөх туяатай бараа. Хөвлийн борогдол туяатай цайвдуу байдаг байна. Алган загсыг хамтдаа харьцгаая. Алган бол хавчиг биетэй, жижиг хайрстай. Нуруунда 2 талбайтай. Хүнлэн хар судал бүхий ногоовдор шар өгтөй. Доод живрэн улаавтар цэнгэг усны загас ахнэ. Гурав дахь нь цурхай загас. Монголын гол нууруудад 2 зүйлийн цурхай загас байдаг. Ердийн цурхай, амрын цурхай гэдэг. Цурхай харьцангуй цайвар ногоон саарлуу өгтөө. Хэвэл өнгөлөг цайвар, хажуу бараан толготой, хайрс жижиг ширхэгтэй. Нурууныхан сэлгэр хоошоо байрлалтай, өөхөн сэлгэргүй. Сэлгэрүүд уурсан хэлбэртэй байдаг. Урт нарийн суман хэлбэртэй. Хоёр хажуугаасаа
шултандөө харагдана. Толгой том, шөвгөрдөн хавтгай том амтай. Амныхаа эренгийг дагсан олон тооны том шүдтэй. Мөн доод ирүү тагнаадаа аргаш налсан шивээ шүднүүдтэй. Том хэмжээтэй махчин загас. Гэрийн даалгавар сургачгийн 132 дугаар буудас загасчин муурыг бие даануушаарай. Хоёрт нь эхийг уншихдаа өөр таалагдсан хэсгийг сонгон авч эгшигт гийгүүлэгчийг цэнхэр, заримдаг гийгүүлэгчийг шар өнгөөр удаарай. Гуравт нь дараах загвар тохируулан үг нөхөөрэй. Муур, загас, барив. Загас гэдэг үгний өмнө ямар үг нөхөх вүлээ бодоод чирээ. Хоёрт нь муур, алган ямар үг байх вэ? Барив. Үлбэр дуслаа цэг. Гурав дахь өгүүлбэр нь өгүүлбэр эхлэхдээ томоор эхэлнэ. 4 үгнээс бүтсэн өгүүлбэр зохиох нь. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. Амжилт хүсье.